Sana. Targa. Sana. Тэгээд ажлын дондор гинт ороод ирсэн бас их том гинтийн мэдлэг боллоо. Яг таны хэлж байгаатай адилхан тус бүрдэл нөгөө өөртөө ажил гээд явдаг болохоор бас ингээд тэр болгоо ингээд яг ажлын цагаар уулзсан бас жоохон ховор байдаг. Тэгээ мэдээж бусдыг толгоолоод бусдын өмнө гараад шин зүйлийг санаачлаад хийгээд явж байгаа учраас магадгүй энэ хүнд маш сайн хамтрагч нь, маш сайн зөвлөгч нь зарим үед бас энэ хүнээсээ суралцах бас сайн тал бас байдгаа. Өөртөө нэг нэвтрүүлэгт орохын өмнөх өдөр ингээд Тэмүжинтэй холбогдож байгаа юм л да. Маргааш өглөө эднэг тэнд уулзсан шүү. Иймэрхүү үйл явдлууд болно шүү гэд хэлсэн чинь би их нэртэйг ингээд ороо уулзах байхаа өглөө ингээд очих байхаа гэдэг. Ягаад нэг гэр бүлээр уулзахгүй гэхээр киноны бичлэгэнд яваад ингээд шүн ирээд өглөө босоод явахаар ингээд бараг нэг унтчихт нь босоо явждаг тий. Тэг эсвэл нөгөө хүн ирээд амарж байхад нэг шөнөөр орж ирдэг тий. Тэгэхээр энэ чинь нөгөө баялаг бүтээгчдийн зовлон жаргалтай бол нэг л дээ. Ерөөсөө хагас зэдрэггүй баяр ёслолоор ингээд бүхэл үед нэг амьдарч яадаг. Тэгээд завгүй ажиллаж байгаа хүмүүс бас бие бинийгээ хаяа бас баярлаж явахгүй бол тий. Дандаа ажил гэсээр байгаа. Нэг үл залуунаас өнгөрч ин тий. Харин тийм өстэй зөв. Танаа нөгөө нэвтрүүлэгт бас их баярлаа гэж хэлмээр байгаа. Таныг бас ер нь бол их эртнээс бас мэдхийн хувьд та өөрөө бол яг баялаг бүтээгч нарыг дэмжиж явна гэдэг бол өөрөө бас их том ажил. Тэгээ тэр хүмүүсийг нэгтгээд тэр хүмүүсийг одоо олон нийтэд танилцуулаад, алдаршуулад тэдний хэцүү болоод сайн талуудыг бас олон нийтэд хуваалцаад явах юм гоё контент хийгээ явж байгаа. Танд бас маш их баярлалаа. Бас их амжилтыг танаа хамт олондоо хүсье.